За 3 дугаар уншлах эхлэх гэж байна. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүс маань уучлаарай. Өнөөдөр нөгөө хүүхэд хичээлдээ гараад явсан. Аюу хичээлийнхаа чухал юмыг мартаад явцсан байна. Тэгээ бичлэгээ таслаад тасалж орхиод тэгээд 2 дугаар уншлыг дуусгаад бичлэгээ тасалж орхиод тэгээд нэг сургууль руу явчих юмыг хөргөж өгөөд ирлээ л дээ. Чухал байсан болохоор бичлэг тасалтуулаад тостоо орохоор болчлоо. За тэр нөхцөл байдлыг мөн ойлгож өршөөгөөрэй. Өглөөгөр нэг ажиллагаа артгүй энэ гэж өглөө уншлагын эртгэлүүлдэг. Уншлагаа уншаа сууж явах хооронд хүүхд хичээлдээ гараа явсан. Чухал юм орхиод явсан байна л хичээлийнхаа. За тэгээд нэг тийм ажилтаа болоод дунд бичлэг тасарчлаа. За тийм учраас тостоо орчлоо шүү гэж. Яг гараад ороод ирсэн учраас нэг энерги цэвэрлэгээ наваа нэг хийчээд унших орно. За снэк гэдэг үзэр сонгосон байна. За снэк гэдэг үзэр маань могой гэсэн үзэр байгаа тийм ээ. За тэгээд цаашаа өөр дэлгэрүүлээд ямар за манай 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст за бичлэгт маань өнөөдөр ч одоо жоохон бодлоод юу яагаад вэ? Өөрний янз янз ажил сонирн болоод бичлэгээний шалгачи бүх юм маань орж өгөө юу гэдэг. Тэгэхгүй бол одоо за талбайгийн хувьд бол болж байгаа юм байна. За ингэж. За манай 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст мессеж өгч хайрлаа. За инүү гэдэг нь нохоо инүү гэдэг. Японоор ярьж эхэллээ одоо. За инүү гэдэг маань те үнэнч байдал анхаар болгоомж. Энэ чи инүү биш үү штэ. Фокус буюу нөгөө юу байна? Нэг нохорхон барагдсан чи үнэг байна. Үнэг шүвдэ. Үнэг фокус чинь үнэг штэ. Үнэг могоо гэсэн хоёр сүрхийн амьтан гарч ирж байна да. Жаахан зайлмигтэй байдал, худал хуурмаг байдал, анхаарал болгоомжтой байх байдлыг илэрхийлсэн зүйл гарч ирээд байна шүү. За тэгээд анхаарал болгоомжтой байхгүй бол жоохон худал хуурмагт өртөхгүй байх магадлал байна уу да. За манай энэ жисүүдийн үзрээс манай 3 дугаар сонголтын төдөр өгөөч. 3 дугаар сонголтын маань юун дээр анхаарахаараа яагаад юм яахан залжин амтд хортой амтны зураг гарав. Энэ цай байлаа ч гэсэн энэ стикер сонгоход тийм ээ. Энэ цай байлаа ч гэсэн тийм нэг цайнд хүртэл нэг тийм юмтай юм шиг тийм энгийн сайхан тийм цай биш нэг тийм янз янзын юмд хордохгүй байх магадлал бас байна л да бас. Бид ч явж байгаа юмд анхааралтай байх. Энгийн за be yourself гэдэг. This situation calls for you
to be your authentic self, which is the basis. За жижигхэн би яасан. За энэ be yourself гэдэг хөзрийг энэ дээр голчлон мессежүүд нь байна. За тэнд хүмүүс анхаарал болгоомжтой байгаарай. Одоо жоохон могон шиг хортой хүнээс тиймээ болгоомжлоорой. За энэ хөзөр болохоор одоо яг нэг альва юмд итгэж нэг өөрөөрөө байж, өмнөнч байж. Тий. Одоо нэг жоохон өөрийн гэсэн одоо сая нэг 2-3 хоногийн өмнө бас нэг тийм уншигдсан юм аа. Нэг тийм өөрийн гэсэн байр суурьгүй бодлого тэгээд нэг залтай залжин хүмүүсийн одоо нэг жоохон арга зайланд нэг автаал тэгэл нэг тийм анхаарал болгоомжгүй байгаад байгаа хүмүүст л мессеж ирээд байна да. Одоо 2-3 хоногийн өмнө бас л нэг ийм мессеж ирсэн. Гэтэл тэр хүмүүс дахиад л ирлээ. Тэгээд тийм янз анхаарал болгоомжийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд хуурамч байдлыг хэлээд байна. Өөрийнхоороо байхгүй хүний үгэнд хий тавтамдахын нэг тийм байдлыг хэлээд байна. Тийм. Өөрийн гэсэн үзэлт бодолтой бай гэдэг танд нэг хорвол хийгээс мессеж ирээд байна гэдэг мессежийг сонссон хүмүүс дахин сонсох магадлал маш өндөртэй байна хаад ч тийм хүмүүс бас байгаа шиг байна да. За энэ Light Sears тараад гээд энэ хөзрөөсөө таны сонголтын өнөөдрийн уншлагыг унших юм байгаа. За тэгээд энэ хөзрөөсөө мессеж авч танд хүргье. За манай 3-р сонголтын зориулсан мессежийг өгч байна. Queen of Wands. Queen of Wands. The World гэдэг. За гоё хөзрүүд гарч байна. За Queen of Wands хөзөр маань болохоор юуг илэрхийлж байна гэхээр та өөртөө эр зоригтой, өөртөө итгэлтэй, тэгээд бие даасан байдалтай, амьдралын төлөө одоо айгуу тийм шийдмэг одоо юу гэх юм одоо нэг тийм баяр баясгалантай байна. Гээд танд бүх юм их сайхан байна. Танд анхааруулж байгаа мессеж нь ирж байгаа шалтгаан нь жоохон хуурамч худлаа хүмүүсээс жоохон болгоомжлох юм ирээд байна л дөө. Түүнээс таны хувийн нөхцөл байдал одоогийн байгаа байр суурь бол маш гоё тийм ерөөсөө өөрийн гэсэн байр суурьтай, үзэл бодолтой, хийсэн ажилтай тийм тэгээд өөртөө итгэлтэй тийм айгу мундаг хүмүүс сонсоод байна л да уулна. Гэтэл хорвоо ертөнцөөс ямар мессеж өгöd байна гэхээр хуурамч худлаа юм хүмүүсээс болгоомжлол гэж мессеж ирээд өөрийн гэсэн үзэл бодолтой байхгүй бол энэ хуурамч худлаа хүмүүстэй одоо юу яах магадлалтай байгаад байна гэдгийг л анхааруулж орж ирээд байна л да. Тэгээ анхааруулгын мессеж орж ирээд байна. Тэгээ олон нийтэд энэ одоо нэг тийм олон нийт рүү одоо олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэг тийм юутай ажил хийдэг хүмүүс байгаа хоо одоо тийм урлаг соёлын байд юм уу олон нийтэд ингээд хүлээн зөвшөөрөгдөв бас нэг тайз энэ дээр гараад ингээд үг хэлээ хэлждэг байр суурьтай бүх юм тийм сайхан юутай хүмүүс үзэж ийн л да энийг аз жаргалтай албан тушаалтай амжилттай тийм хүмүүс үзэж ийн л да. Гэтэл танд одоо атаархагч тийм залтай юм уу тийм ойр орчинд чинь тийм таны төлөө бодоогүй танд тийм юу яасан хүмүүс байгаад байна л да. Магадгүй энэ уух гэж байгаа идэх гэж байгаа цай хоолндоо хүртэл болгоомжтой байхыг хүртэл сануулж байна. Тэгээд өөрийн гэсэн тийм юутай байхгүй бол болохгүй нэг жоохон сүүлийн үед нэг жоохон хүний үгээр орчих гээд байх магадлал байгаа учраас тэн дээр энэ мессеж ан дээр анхааруулга орж ирээд байна. Гэтэл энд болохоор ууж идэх юм дээр болгоомжтой байна. Хортой залтай муу хүмүүсээс болгоомжтой бай гэдэл байх юм. Стретч гэдэг энэ хүч чадлын хөзөр, энэ хүч чадлын хөзөр уруу харж гараад байна. Энэ хүмүүсээс болж ажил албадан тушаал амьдрал үед юм хамаг ямаа нөгөө нэг
Энэ хортон муу сэтгэлтэй муу санаатай хүмүүсээс болж алдахгүй. Өөрийн одоогийн таны байр суурь бол аюу мундаг байгаа хгүй, аюу гайхалтай, гайхамшигтай. Гэтэл танд ийм матаархагч таныг хорлон сүйтгэх үйл ажиллагаа бодож боловсруулад явж байгаа оройчин ч юм уу хүмүүс байгаад байгаа учраас тэндээс болгоомжлоо. Хэрв та жоохон тийм болгоомжгүй байхад хүнд автомтгай байх юм бол энэ одоо нэг хүч чадалгүй тий магадгүй албан тушаалгүй магадгүй эрх мэдлгүй болох магадлал байгаад байгаа учраас тэн дээр чинь анхааруулга мессеж ирээд байгаа байхгүй юу? Нэг муу амлж байгаа юм биш нөө орвоо ертөнцөөс ирж байгаа мессежийг танд магадгүй тийм шаардлага байгаа учраас одоо та энэ мессежийг хүлээж авах сонсох шаардлагатай байгаа тань. Тэгээд нэг аливаа юмд нэг хязгаарыг давах хэрэггүй. Өндөртөө энэ байр сууриа хадгалаад энэ байр сууриа хадгалаад энэ сайхан эндэр дээр хүний өмнө үг хэлдэг өөрийн гэсэн баттай байр суурьтай энэ сайхан бүхэн байгаа энэ нөхцөл байдлыг алдахгүй тулд хязгаарыг давах хэрэггүй. Хязгаарыг давхаасаа болгоомжлоо анхааралтай бай. Юу маш амжилттай мундаг явж байгаа хүмүүс байгаа даа. Хүмүүсийн хувьд одоогийн нөхцөл байдал сайхан байна, сайхан байна. Тэгээ аливаа юм хэмжээ хязгаартай албан тушаалч гэсэн мөнх биш. Мөнхийн ингээд нөгөө хадгалаад байж байхын тулд хэмжээ хязгаарыг давах хэрэггүй. Мөнгө төгрөгийн төлөө одоо энэ хангалттай байж хад мөнгө төгрөгийн төлөө хэмжээ хязгаарыг давах хэрэггүй гэдэг байгаа байхгүй таныг. Алс хоолын ирээдүй энэ урт удаан зам аяллыг төлөө одоо жоохон юмнаас болж хортоо залтай хүмүүсээс болж одоо нэг сүйт хийчихвэл гэдэг юм л да. Сүйтгэчваа хамаагүй асуудлаа гэдэг. Анхааруулга тийм мессеж ирж байна. Түүнээс ч та бол хүчрхэг мундаг зоригтой бүр гайхамшигтай сайхан амжилттай яваа хүн байна. Хорон санаатай сайн санаж хэлээгүй хүмүүсийн үг хэлээс бас идэж ууж байгаа тийм идэж уух юмнаас болгоомжлоо. Танд нэг сайн санаж юм хийж өгөхгүй бас нэг дотроо юм хүм хотгцсан ч гэдэг юм уу. Янз янзын тийм юмтай юм танд уулгаж идүүлэх болон одоо нэг юу байна шүү. Сануулга ирж шүү. Тэгээд залтай хоржин хүмүүсээс болгоомжлоод өөрийн гэсэн бодолтой бай. Тэр хүмүүс чиний төлөө, таны төлөө тийм сайн сайхныг бодож үг хэлж байгаа, үүдэл хэлж байгаа юм биш ээ. Магадгүй их хэмжээний мөнгө амлаач ч юм уу янз янзын мэнгүүд таныг энэ сайхан боломжоос чинь буулгаж хаях одоо хэцүү юмыг танд авчрах магадaltaй шүү. Тэрэн дээр л таныг болгоомжтой байгандэ. Алсын холын ирээдүгээ гаргаад өнөөдрийн энэ асуудлуудыг жоохон бодолтой байгаарай гэсэн. За ийм л мессеж ирлээ. Энэ дээр бол одоо нэг тийм хэлж байгаа үг нь тодорхой бүр маш тодорхой байна. Хүний үгэнд орж итгэж болохгүй. Өөрийн гэсэн үзэл бодолтойгоо бай. Хүний үгэнд орж итгэснээр та хүч чадалгүй магадгүй албан тушаалгүй ч юм уу ажил төрөлгүй ч юм уу нэг жоохон тийм болно. Тэгээ идэж ууж байгаа юм дээр болгоомжтой бай гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ хорон муу санаатай сайхан сэтгэлгүй тийм муу санаж танд ойртод байгаа хүмүүсээс болгоомжлоо. За ийм уншлага боллоо. За тэр хүн энэ хүнтэй харьцах тийм юм ингээд энэ тэгээд энэ гэл өшөө илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсээд одоо ингэж бодолд хүрэх юм бол та тэгээ хувийн уншлага авч уншуулаарай. Энэ бол нийтийн уншлага байлаа. Тэгтээ танд анхааруулах мессеж ирлээ гэж бодож байна. За таны энэ өдрийн ажилд амжилт хүсье. Уншлагыг минь сонссон танд чин сэтгэлээсээ талархлаа. Баярлалаа. Баяртай.